Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн эрдэмтэд газар тариалангийн үйлдвэрлэлийн техник шинжилгээний хүрээнд хөрс үрлэх, мөр хоорондын сэрүүлүүр, үр тариа нутаглах зориулалтаар хэд хэдэн машин тоног төхөөрөмжийг зохион бүтээжээ. Эдгээр төхөөрөмжийг ихэвчлэн жижиг дунд аж ахуйн нэгж болон томоохон га талбайд газар тариалан эрхэлж байгаа айл өрхүүдэд зориулан бүтээсэн байна. Төхөөрөмжийн гол давуу тал нь гар ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна эдийн засгийн хувьд хэмнэлт хийх боломжтой юм байна. Мэдлэгийн нууц баялаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Хөдөө аж ахуйн их сургуулийн механик технологийн сургуулиас хүргэж байна. Энэ удаагийн дугаарт бол газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд өргөнөөр хэрэгэлдэг машин техник тоног төхөөрөмжийн тухай хүргэх байгаа. За эхлээд хоёулаа энэ төхөөрөмжөд танилцуулъя тийм ээ. Энэ одоо төхөөрөмжийг ямар зориулалтаар ашигладаг вэ? Ногоочтын гар хөдөлмөрийг хөнгөвчлөе гэдэг төслийг шинжлэх ухааны технологийн сангаас урамшуул дэмжүүлсэн санхүүжилтээр хийгсэн ажлаа. За энэ ажлыг хийхин тулд бол бид нэлээд олон зүйлийн судалгаа хийсэн байдгийн. Учир нь өгөхлөөр бол манай суурин одоо хот суурин газрын хүмүүсүүдийг ард иргэдэн бол хүнсийн ногоор хангах асуудал бол олон жил яригдсан ч гэсэн одоо шийдэж чадахгүй байгаад өнөөдөр хүрсэн шалтгаан нь өгөхлөөр бол манай ногоочд маань сайн ажилдаг. Хэрнээ хөдөлмөр нь өнөөдөр хүртэл одоо механикжуулж чадаагүй өөрсдийнхөө одоо гар хөдөлмөрөөр зүтгэсээр өдөөд хүрсэн байгаамаа. Тэгээд бид бол энд бол гар өрлөөр бага урын трактор зориулсан өрлөөр тэгээд одоо техникүүдийг хийж байгаа. Туршилтаар ингээ үзэхэд бол энэ одоо өрлөөрээр одоо үрэлсэн одоо ногооны одоо ургац өндөр байсан л да. За энэ ямар учиртай үрлэгч вэ гэхлээр бол ямар зориулттай юм гэхлээр бол тэр урд талын тэр хэсэг бол одоо газраа одоо яраад ингээ явж байгаа юм. За энэ дээр бол одоо үрийн маань одоо юу бункер байж байна. За энд бол нөгөө нарийн ногооч өөрөө үрэн жижигхэн байдаг. Тийм учраас бол бид бол их оновчтой сайн хүргэж өгөхийн тулд бол ийм одоо нэлээд олон одоо энэ 27 эдангаас тогтсон ийм одоо үрлүүрийг хийсэн байгаа. Газар тариалан эрхэлж байгаа жижиг дунд аж ахуйн нэгж эрхлэгчид үрлэгээ сийрүүлэлт хийхдээ ихэвчлэн гар аргаар цаг хугацаа алдаж үр тариагаа хураадаг. Эсвэл бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор импортын өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авах шаардлага гардаг. Харин одоо Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн төхөөрөмжүүдээс сонголтоо хийх боломж бүрдэж байгааг инженер технологийн сургуулийн профессорын багийн ахлагч Чулуунбат онцолж байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх одоо боломжтой. Жишээлбэл бид нар одоо сард энийг одоо хэдийн хугацаанд нэгийг гаргаж байна. Одоо манайх шиг яг уу сургалтын зориулттай ийм тоног төхөөрөмжтэй газар бол энийг одоо үйлдвэрлэж болно. Сард бол бид нэг 3-ыг гаргаж хийж байна. Бид бол энийг бол 10 ширхэг хийсэн. Энэ одоо үрлэгчийг 10 ширхэг хийсэн. Өнөө жил бид бол борлуулна. За өнгөрсөн жил бид бол загвараа зарцуулаад юу гаргачаад одоо хөдөө аж ахуйн хүмүүсүүдээр одоо үзүүлсэн. Эрэлт хэрэгцээ байна. Энэ болохоор ямар төхөөрөмж вэ? За одоо манайх бол харьцангуйгаар бас төр засаг маань бас бодлого хэрэгжүүлж байна л да. Энэ бүтээмжийг дээшлэх зүйтэй юм аа гэдэг. Тэгээ одоо хятадаас биднүүд бол маш их олон трактор оруулж ирсэн. За тэр тракторын маань дагаж орж ирсэн одоо ийм үрдүр байхгүй. За оруулж ирнэх нь болно л доо. Гэхдээ бол өндөр өртөг өндөртэй болдгийг. Түүнээс гадна бас нэг төрийнч бодлого байгаа, мэрэгчтэнгүүдийн ч бодлого байгаа. Энэ одоо хялбар хийцийн төхөөрөмжийг бид өөрсдөө хийж болдоггүй юм уу? Бид бол одоо социализм үед бол маш их материал техникийн баазыг бий болгосон байдгийг. Бид бол эзэргийн хийх тэр металлыг боловсруулах тийм одоо материал бааз нь одоо бий болчихсон юм. Гэтэл түүнийг хэрхэн ашиглаж ийнө гэх юм бол бидэнд бол тун хангалтгүй ашиглаж байгаа үр дүн гарна. Яагаад гэвэл бол бид энийг өөрсөндөө хийхгүй амарчлаад шууд гадаадаас аваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэгэнд бий болсон тэр одоо материалыг баазаа ашиглахгүй байгаа нь бол инженери техникийн ажилчдын хувьд бол ерөөсөө энэ бол одоо байж боломгүй тийм одоо байр суурь байна. Та бүхэн судалгаа хийсэн гэж байна. Судалгаагаа одоо жишээ нь судалгаанд хэдийн хэмжээний айл өрх хамрагдав, ямар хэмжээний одоо аж ахуйн нэгжүүд хамрагдав? За бид бол айл өрхөө харахаас өмнө айл газар нь их олон одоо аж ахуйн нэгжүүд одоо энэ ногоог тариалаад байна уу? Хотын одоо хүн амыг хангахад аль нь их идэвхтэй оролцоод байна уу гэдгийг анзаарсан л да. За бид бол энэ
гар үрлүүрийг болохоор бол энэ сонгоны тэнд одоо тариалж байгаа ногооч тариачдын хэрэгжилж ясан техникийг одоо ашигласан, дээрээс нь тэдэнд энэ байдлаа үзүүлсэн. За Баян Чандамд бол маш их одоо бас ногоочд бас ажилтг юм аа. За энийг болохоор бол одоо Баруун Хараагийн одоо тэр нэлээх том гаатай өнгөрсөн жил бол одоо улсын хэмжээнд 2 дугаар байранд орсон тэр аж ахуйн нэгжийнхэнтэйгээ уулзаж харж тэгээ бас санаа авч энийг хийсэн байгаамаа. За энэ болохоор үр тариа бутлагч машин байна тийм ээ. Энэ төхөөрөмжийг одоо бид нэр хэдийн хугацаанд одоо бүтээв. Энэ төхөөрөмжөөр одоо хэдийн хэмжээний одоо газар тариалангийн талбайд ямар хэмжээний бүтээгдэхүүн бутлах вэ? За энэ ямар зорилттой юм бэ гэхээр бол бид одоо нэг хаягдл одоо бодаага хаягахгүйгээр түүнийгээ дахиж бутлаад тэгээд одоо шувуу, дахиа за тэгээд одоо бусад малаа одоо тижээхэд бол хэрэгэлдэг. Тэрэн дээр бол манайд яг ийм бага оврын юмнууд байхгүй. Тэгээд одоо нэг аривжуулж гэдэг юм уу, аль эсвэл тэр малдаа маш их одоо үр ашигтайгаар одоо тижээл болоход нь боловсруулахад нь дөхөн болгох тийм одоо завсрын тийм ажилбарууд байгаа байхгүй юу. Тэр нь орхигдоод байгаа. За тэгэхээр энэ болохоор бол нэг айлд бол өрхөд бол арай жаахан ахтана. Зүгээр нэг 5 6 одоо нэг хоршоолол юм уу өгөөл 5 6 айлын нэгжийн дунд бол ерөөсөө маш их зохимжтой тийм одоо ботлоор байгаа. Энэ төхөөрөмж маань юу вэ? Энийг болохоор одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориултаа юу? Эсвэл өрхийн хэрэгцээнд зориулж ирсэн үү? За энэ болохоор бол нэлээд нарийн хэрэгцээ байгаа маа. Бид бол 10-га тариалцдаг, дараад нь хуурчдаг, хуурснаа нүдүүрээр нүддэг байхгүй юу? Энэ бол ботлно. Тэр үтгэл одоо биднуудын бас нэг боталж хэрэгэлдэг кофе шүү дээ. Тэрний хөтөл бид боталж үтсэн. Тэгээ боталтын ширхэгжилт нь бол энэ бол хангалттай хүрч байгаа. Энэ бол бүтээмж өндөртэй боловч тэр боталтын ширхэгжилт бага. Энэ бол нэлээх нарийн маш өндөр хурдтайгаар боталж байгаа учраас энэ бол инерцээр цогтгий. Энэ бол инерцээр цохно л да. Гэхдээ бол баригдж байгаа шүүрний хэмжээгээр гардаг. Бид энийг хийнэ гэдэг бол манай оюутнуудын бас бүтээлч үйл ажиллагаа ер нь ингээд сургалтандаа юм уу аль эсвэл сургуулийнхаа тоног төхөөрөмжлөөр ажиллах тэр одоо санаачлаг бол шууд гарч ирээд байгаа юм аа. Мэдлэгийн нууц баялаг нэвтрүүлэг хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулиас урьж яг одоо үзэгч та бүхэндээ бол хүнсний ногооны мөр хоорондын сэрүүлэлтэд ашигладаг энэ төхөөрөмжийг танилцуулах. Энэ төхөөрөмжийг бол хөдөө аж ахуйн их сургуулийн механик технологийн сургуулийн оюутан Зэдэнд орж хийж зохион бүтээх ажилд нь оролцсон байгаа юм аа. За одоо манай энэхүү төхөөрөмж маань хүнсний ногооны мөр хоорондын сэрүүлэлт хийдэг төхөөрөмж байгаа. За төхөөрөмж маань ерөнхий бүтцэн дүүжин механизм их бие мөн суман хөшөө зэрэгс бүрдэнэ. За энэхүү төхөөрөмжийн маань давуу тал нь бол хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн цаг хугацаа болоод эдийн засгийг хэмнэсэн ийм давуу талтай төхөөрөмж байгаа. За энэхүү төхөөрөмжийг жишээ нь одоо нэг талбай газарт 5 хүн ажлын 8 цагаар 14 хоногт хийдэг ажлыг манай энэхүү төхөөрөмж маань 15 литр солиаркаар одоо ажлын 8 цагт хийж дуусгах боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн маань одоо 18-аас 25 морины хүчин чадалтай тракторт ингэж одоо дүүжин механизмаар угсарч боловсруулалт хийх боломжтой. За энэ төхөөрөмж маань ингээд сэрүүлүүр хийчих нь мөн тэгээд энэ дээр одоо энэ ерөнхий араам дээр нь пойшиг байрлуулад шингэн бордоо цацах болон услага их боломжтой ийм олон талын ажиллагаатай универсалны төхөөрөмж байгаа юм аа. Миний энэхүү бүтээл маань болохоор бага урын тракторт суурилсан шанах татчигч болон хохлогчийн загвар гэсэн сэдвтэй. Ерөнхийдөө бол энэ маань малчтад зориулж одоо малчтын хамгийн их ам бүл хүчээр арддаг ажлыг хөнгөвчлөх зорилгоор хийгдэж байгаа. За тэгээд энэхүү трактор маань ерөнхийдөө Атрын 3 дугаар аяны хүрээнд Монгол орны хэмжээнд 8000 гаруй бол орж ирсэн байгаа. Тэгээд тэдгээр их нь малчтын гар дээр очсон. Малчтын гар ажиллагааг механикжуулах хамгийн боломжтой гэсэн үднээс энэ трактор дээр
энэхүү бүтээлийг хийсэн байгаа. За тэгээ минийхээ энэхүү бүтээл маань ерөнхийдөө бол нэг хийцийнхаа нэг 80% орчимд нь орцсон. Одоо ерөнхийдөө ажиллахад бараг бэлэн болцсон явж байна. Тэгээд ажиллагаа нь бол ерөнхийдөө энгийн одоо бидний сайн мэд ковшны ажиллагаагаар уртл нь бол яг ковшны ажиллагаагаар ажиллана. Тэгээд энэ тракторын маань гол онцлог нь гэвэл өөр дээрээ гидр ноцоос гидр механизмын системтэй бид нар тэндээс нь үндэслэж ерөнхийдөө энэхүү санаагаа гаргасан байгаа. Тэгээд одоо энэ уртлын маань энэ шанга нь гэвэл ерөнхийдөө сул өтөг шороо болон хашааныхаа ойр орчмын цасыг түрх, цэвэрлэх, хогийг цэвэрлэх гэсэн. Тэгээд ихэвчлэн одоо хөдөөнийхэн портер гэдэг машин хэрэглэдэг болсон. Тийм болохоор энэ ерөнхийдөө портер дээр өтөг буцыг ачих тийм зориултын энэ уртлынх нь бол тэгээд ерөнхийдөө бидний хийц нь бол энэ байна. Гидр цилиндрүүд нь бол зовоод за энэхүү бүтээл маань ерөнхийдөө одоогоор ойролцоогоор төсвөн гэвэл 600 гаруй мянган төгрөгөөр бүтчихэд одоо яг энд ингэ байж байна. Тэгээд инженерийн тооцоо 3D зураг, программын тооцоог бол бүгднийг нь хийгдсэн. Одоо яг ажиллахад бол ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа. Бидний хугацаа бол энэ төсөл маань бол 2014 оны 7 сараас одоо 16 оны 7 сар хүртэл 2 жилийн хугацаатай хэрэгжих учиртай юм. Одоо бид бол одоо энийг борлуулаад ингээд цааш одоо энийхээ болж байгаа болохгүй байгааг бол үйлдвэрлэгчээс аваад дахиад боловсронгуй болгоод ингээд цаашдаа энэ үйлдвэрлэлийг явуулах боломжийг одоо шинэ ухааны технологийн сан өгчлөө гэсэн үг. Тэгээ биднүүдийн цаашдаа зорж байгаа зүйл маань юу гэхээр бол бид аж ахуйн нэгжийн гар хөдлөмрийг айлгахаар хөнгөвчлөх хялбар хийцийн өнөөдөр хийж чадах материалын нөөц нь бий болчихсон. Ийм зүйлүүдийг хий гэсэн бодолтой байна. Бид бол зөвхөн газар тариалангаар одоо энэ хүнс ногоогоор одоо үйл ажиллагаагаа хязгаарлах биш, бас малччин өрхийнхөө малчтынхаа одоо хөдөлмөрийг хөнгөвчөж болох бүх тал руу. Одоо яг бид гар үрлөөрийн бол 10-аад ширхгийг хийгээд байна. Энэ одоо бага урын трактор зориулсан энэ үрлүүрийг 5 ширхгийг бүтээгээд байна. Боловсрол соёл шинжилх ухааны яамны инновац өндөр технологийн газартай хамтран Монгол эрдэмтдийн шинэ нээлт инновац бүтээгдэхүүний тухай хүргэж байгаа мэдлэг инновац баялаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулиас бэлтгэн хүргэлээ.